Бэлэн цуслангийн байшин худалдаж авсан сургамжууд part 1. За олон хүүхэдтэй болохоор бидэнд дагарт гарахад амархан, хотоос холгүй, гэр бүлэрээ амрах боломжтой тийм орон зай маш хэрэгтэй байсан. 100 гэлтгүй өвөл очиод агаарлаж болох боломжтой байх нь бас чухал байсан. Тийм ч учраас 5 жилийн өмнө 20 онд 4 улирлын халаалттай амны орон сууц худалдаж авсан. Бэлэн баригдчихсан байсан. За энэхүү байшин нь анх бол 15 онд баригдсан. За тэгээд тэрэнд 5 жилийн хугацаанд алдаг оног хүмүүс тогтмол сууршгүйгээр амьдарч байгаад тэгээд зархаар шийдээд зарсан байгаа. За тэгээд бид нар амьдарч эхлээд 5 жил болсон гэсэн үг. За тэр хугацаанд энэ байшин бүр одоогийн байдлаар бол нэг 20-30 жил болцсон юм шиг төлөвтэй байгаа. За тулгарсан хамгийн том ихний асуудал манай цуслангийн газрын хөрс нь өөрөө цэвдэгтэй, өвөлдөө хүтний улиралд хөлддөг. За үүнээс улбалаад хөрс нь дээшээ доошоо улирлын чанартай ингээд хөдөлгөөнд ордог ийм хөрстэй. Хөрсөндөө тохирсон байшин баригдаагүйгээс үүдээд ямар асуудал гарсан бэ гэхээр газар суулт, ан цав, хан цувралт, мөн машины гараж одоо өвөлдөө хаалган нэгдэхгүй. За нэгдчих юм бас ерөөсөө хаагдахгүй гацах гэх мэтлэн. Газар нь өөрөө дээшээ доошоо өнд ороод тас хөлт. За газрын хувьд газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлтүүд 2013-2020 онуудад тус одоо зохих албаны байгууллагуудаар нь хийлгсэн бичиг баримт нь дамжиж ирсэн боловч зохих ёсны стандартын дагуу хөрсний бэлтгэл ажил цаашлаад суурийн ажил хийгдэггүй гэдэг нь тодорхой.